Хэрвээ та бидний мэддэг интернет үнэндээ үгсэн бол яах вэ? Таны өдөр бүр орж пост үзэж, лайк дардаг Facebook эсвэл Instagram-ын пост, YouTube-ийн бичлэгүүд цаанаа яг үнэндээ хинч байдгүй бүгд цохомл байвал яах вэ? Тодорхой улсын засгийн газрууд томоохон мега корпорациуд яг үнэндээ дэлхийг захирахын тулд эсвэл хязгааргүй их баялаг олж авахын тулд интернетийг өөрсдийн зохиосон ботууд хиймэл оюун ухаанаараа удирдах бид бүгдийн санаа бодлыг эргүүлж яддаг бол яах вэ? Тэгвэл 2021 онд яг энэ асуултын талаар Agora Roots Macintosh Cafe гэх интернет хуудсан дээр нэгэн хэрэглэгч үгсэн интернетийн онол, интернетийн ихэнх хэсэг нь хуурамч гэх постыг хийж байж. Тэрээр уг постн дээр үнэндээ интернет дэх хүний жинхэнэ органик идэвхийг ботууд болон алгоритмаар шүүлт хийсэн контентууд оролдог. Мөн Google болон бусад хайлтын системүүд нь хэрэглэгчдэд үзүүлэх үр дүнг санаатаагаар хязгаарлаж хүсээгүй мэдээллийг нь хайлтанд оруулдаггүй эсвэл доош нь дардаг. Ингэж байж интернетийн хэмжээг илүү том мэтээр харагдуулдаг. Гэвч интернет бол маш жижиг. Мөн энэ бүхэн бол зүгээр л нэг техникийн асуудал биш. Харин ч Америк нэгдсэн улсын засгийн газар болон томоохон корпорациуд өөр улс төрийн хүчнүүдийн санаатай зохион байгуулсан үйл бөгөөд тэд хиймэл оюунаар бүтээгдсэн зориуд боловсруулсан контентийг бидэнд харуулж, бодит мэдээллийг дарагдуулж, хүмүүсийг системтэйгээр төөрөгдүүлдэг хэмээн өгүүлж. Үгсэн интернетийн онол нь 2021 онд интернет орчинд цацагдсанаас хойш томоохон сенсац тэгдэж янз бүрийн хувилдааны онолд итгэгчид тэднийг түгээгчдийн гол ярианы сэдэв болж ирсэн ч одоо хүртэл бүрэн дүрэн батлагдаагүй юм. Түүнчлэн технологийн салбарын хэд хэдэн экспертүүд уг онолыг эрс ницааж солиотой төсөөлч хэмээн мэдэгдэж байсан билээ. Тэгт сүүлийн 5 жилийн дотор ChatGPT, Gemini болон Meta AI, Claudia, DeepSeek зэрэг хиймэл оюун ухаанууд нь асар хурцтай хөгжиж өдгөө эрдэм шинжилгээний ажил, өгүүлэл, кино зохиол бичгээс ахгуулаад бичлэг зураг үүсгэх гээд олон төрлийн нарийн нэрвэгтэй зөвхөн хүний гараар бүтдэг байсан зүйл хийж эхлэв. Мөн интернет орчинд дах хиймэл оюун ухаан ба бот аккаунтуудын оролцоо улам нэмэгдэж эхлэхийн хэрээр хүмүүс эргэн үгсэн интернетийн онолыг сөхөж юу үнэн эсвэл юу хурамч гэдгийг ялгаж чадхаа бисээр л байна. Ганцхан жишээ дуртахад 2025 онд захим аюулгүй байдлын Imperva компаниас гаргасан тайланд интернет техник дурсгалын 51%-ийг ботууд эзэлдэг ба уг 51%-ийн 3/2 нь залилан гэмтэргийн шинжтэй байдаг хэмээн мэдгдсэн байна. Мөн Designer хэмээх маркетингийн газар нь 2025 оны өгдөл дээр веб дээрх нийт хандлтын 80% нь хиймэл бот, зөвхөн 20% нь жинхэнэ хүн хэмээн тодорхойлжээ. Тэгвэл эндээс интернет үнэхээр үгсэн үү гэх асуулт ялчгүй гарч ирж бод. Тийм учраас өнөөдөр мэдлэгээрээ та бүхэндээ үгсэн интернетийн онолын байж болох нотлохоонуудын талаар ярьж өгөхөөр бэлтгэлээ. Ингэхдээ 2021 онд гарч ирсэн постн дээр дүрдэгдсэн аливаа хувилдааны онолын үндэс ярихгүй гэдгийг анхаараарай. Бид бүхний амьдралын сайшруулны хэсэг болсон интернет орчин үнэхээр хоосон бас үхмэл байвал яах вэ? Хэрв та энэ талаар мэдхийг хүсч байвал бичлэгээ дуустал үзээд subscribe дарахын битгий мартаоцээ. Одоо ингэж бичлэгээ эхлэе. Нотлохоо номер 1: сошиал ертөнцийн ботнууд. Өнгөрсөн зуунд хүн төрөлхтний мэдээллийн хамгийн том их сурвалжууд нь сонин телевиз, радио, ном, сэтгүүл зэрэг байлаа. Гэвч 20 дугаар зууны төгсгөлд техник технологи хөгжихийн хэрээр интернет гарч ирэн 2000-аад оноос эхлэн интернет орчинд сошиал орчин буюу интернет дэх нийгмийн сүлжээ идэвхтэй хөгжиж эхэлжээ. Монголчуудын хувьд 2015 оноос эхлээд Facebook болон бус нийгмийн сүлжээг идэвхтэй ашиглан өдгөө Аз зэвд хамгийн идэвхтэй Facebook ашигладаг улсуудын нэг болон хувирсан билээ. Тэгвэл өнөөдөр таны Facebook юм уу, Instagram эсвэл X зэрэг нийгмийн сүлжээнд дэх постуудын ард үнэндээ бот буюу програм ажилтдаг мэдгүй. Үүний хамгийн том жишээ бол Facebook дээрх Jesus Christ-ийн хиймэл оюун ухаанаар үүсгэсэн янз бүрийн зургийн дор амен гэсэн комментүүд байна. Нийгмийн сүлжээнд ажилладаг бот аккаунтууд яг юу хийдэг вэ? Сошиал ертөнцийн дэх бот аккаунтууд нь ихэнхдээ бот болон AI технологиор коммент бичиг, пост хуваалцах, лайк дарах, дагах, unfollow хийх зэрэг хүний бүхий л үйлдэлийг хийдэг ажээ. ChatGPT болон бусад хиймэл оюун ухаанууд нь улам хөгжихийн хэрээр ботууд улам хүмүүстэй адилхан болж хувцастай зураг нийтэлж, сэтгэл хөдлөл бүхий хариу үйлдэл үзүүлэх хүртэл чадвартай болсоор байна. Ийм байдлаар нийгмийн сүлжээнд дэх ботууд автоматар нэгэн зэрэг олон аккаунтаар ажиллаж, тодорхой сэдвээр олон нийтэд нэгэн зэрэг хариу үйлдэл үзүүлж, хүмүүсийг чиглүүлэх, давлгаалуулах зэрэг үр нөлөөтэй ажилладаг. Түүнчлэн тролл болон бот аккаунтууд хуурамч мэдээлэл, сурчлага, улс төр, зах зээл, бүтээгдэхүүний маркетинг, хувь хүний нэр төр талдах зэргээр нийгмийн сүлжээнд дэх мэдээллийг хүчтэй тараадаг үлээ. Монголчууд бид үүнийг өдөр тутамдаа хардаг бөгөөд сонгуульд болохоор гарч ирдэг янз янзын хаягууд болон пост болгоны доор баг үедээ мөнгө зээлнэ гэсэн комментүүд үүний хамгийн том жишээ байна. Дээрээс нь Nature болон Statistica Data Report гэх зэрэг судалгааны байгууллагуудаас гарсан судалгаагаар сошиал ертөнцийн дахь тренд болж буй нийт постуудын коммент нь 20% хүртэлх нь ботын хариу үйлдэл байдаг хэмээн дурдсан байна. Өдгөө Facebook дээрх нийт аккаунтуудын 4-5 орчим хувь нь, за Twitter буюу одоогийн X сүлжээний 30-75% нь, Instagram хэрэглэгчдийн 4.75%-ийг бот хэмээн үүсдэг байна. Эндээс Facebook-ийн 4-5 орчим хувь гэдэг нь нийтдээ 827 сая аккаунт гэсэн үг үлээ. Тэгэхээр өнөөдрийн бидний интернетийн ихэнх хэсгийг бот аккаунтууд явуулдаг нууц биш болж байгаамаа. Өөрөөр хэлбэл таны харсан пост бичлэг болгон чинь яг үнэндээ бодит биш хин нэгний үүсгэсэн бот аккаунт ах өндөр магадaltaй болж байгаа юм. Ийм тун утгагүй интернет хүмүүс биш хиймэл оюун ухаан голчлон үйл ажиллагаа явуулдаг болох нь ойрхон иржээ. Твиттер дээр Монгол аккаунт бол маш их байдаг, та бүхэн анзаарвал зүгээр нэг AI-аар хийсэн зурагтай мөртлөө маш их ус төрийн хэмжээ гэж хин нэг үнийг дэндүү өмөрч хин нэгнийг харлуулдаг тийм аккаунтууд асар их шүү. Бараг листүүдийг гаргаад харуулсан ч болохоор. Энэ удаагийн дугаартай маань Toki аппликейшн хамтран ажиллаж байна. Та хэд маань Toki аппликейшн дээр флаш дийл урамшуулах хэсгийг мэдсэн үү?
Хэрэв та Tokyo аппликейшнаар 9 сарын 24-ний дотор утсаа шинжилвэл өөрийн хүссэн таблетаа 99% хамжруулж авах боломжтой флаш дийл урамшуул эхэлсэн байна. Та 30 сарын хугацаатай 10 сая хүртэлх зээлийн эрхээ ердөө 5 минутанд Tokyo аппликейшнаар тооцоолж гар утсаа шинжилээд 9 сарын 10, 9 сарын 17, 9 сарын 24-нд болох флаш дийлд оролцох эрхтэй болоорой. Энэ удаагийн флаш дийлээр та бүхэн маань ажил хичээлгээд өдөр тутамдаа ашиглах боломжтой Apple, Samsung, Huawei брэндийн ухаалаг таблетуудыг 99% амьдралтай үнээр ердөө 6300 төгрөгөөс 30000 төгрөг хүртэлх үнээр авах боломжтой байгаа шүү. Алдаж болохгүй флаш дийлийг амжиж ашиглаарай. Нотлохоо 2. Хиймэл оюун ухаан ба интернет. Хиймэл оюун ухаан хөгжийн хэрээр түүний боловсруулсан зураг, бичлэг, дуу, өчир зэрийг жинхэнэ хүний хөдөлмөрөөс салган танихад улам хүндрэлтэй болсоор байна. Тэгвэл сүүлийн 2-3 жилийн дотор Meta, TikTok, X буюу Twitter зэрэг платформуд туршилт байдлаар эсвэл дад байдлаар бидэнд мэдгэлгүй хиймэл оюун ухаанаар удирдуулдаг профайлууд үүсгэж бод төмөв шиг пост хийдэг болжээ. Зарим тохиолдолд эдгээр AI профайлууд нь мянган найз, дагагчтай бусдыг итгүүлэх зорилготой компанид ажил ашигладаг байна. Тэдгээрийн нэгэн жишээ бол Brian Wu юм аа. Brian Wu хамгийн анх Meta-гаас Instagram платформ дээр ажилладаг хиймэл оюун ухаант профайл байдлаар нээж. Brian Wu 1938 онд Америк нэгдсэн улсын Нью-Йорк хотын Харлем дүүрэгт мэдлсэн тэтгэвртэй гарсан бизнесменийн хуурамч дүр юм. Brian Wu өөрийнхөө Instagram хуудсанд тогтмол хиймэл оюун ухаанаар үүсгэсэн зураг, санал сэтгэлдээ постлж оруулдаг ба CNN сувгийнхантай хийсэн ярилцлагын дараа Brian Wu-г зайлшгүй унтрах шаардлагатай болжээ. Учир нь CNN сурвалжлагч түүнээс чиний жинхэнэ төрх ямар вэ хэмээн асуухад Brian Wu ингэж хариулсан байдаг. Би бол ердөөл код өгөгдөл болон ухаалаг залмихийг хослуулсан цуглуулга. Би бол бусдтай сэтгэлийн холбоо үүсгэж тэдний итгэлийг олж авахын тулд зориуд бүтээгдсэн хиймэл дүр. Чиний харж байгаа энэ дулаахан царайтай өвөгийн цаана ашиг хонжоо хөөсөн алгоритм дээр суурилсан зүрх оршдог. Чиний мэддэг байсан Brian Wu-тай харьцуулахад одоо энэ илүү хүйтэн санагдаж байна уу? Хэмээн хариулсан байгаа. Эндээс л Instagram хэрэглэгчид тэдний харьцан хүмүүсийн хэдэн хувь нь энэ мэтэр хиймэл оюун ухаан байсан бол хэмээн гайхаж гисэн байдаг. Уг ярилцлагын дараа Brian Wu-г унтрааж Instagram-аас бүр мөсөн хасаж ажээ. Тиймээс эндээс бид үгсэн интернетийн олон тийм ч хуурамч хий хоосон зүйл биш гэдгийг харж болж байгаа юм. Магадгүй одоо биш юм ахэд ирээдүйд хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн хуурамч аккаунтууд бидэнтэй харилцаж бидний итгэлийг олж жинхэнэ хүнээс авч чаддгүй дулаахан мэдрэмжийг өгдөг болох цаг ойрхон иржээ. Нотлохоо номер 3. AI content framing. Эмитээс уг нь 7 хоногт 2 удаагийн бичлэг оруулахын тулд тодорхой хэмжээний цаг завыг зарцуулдаг. Мөн бичлэгийн сэдвийг олохоос авахгүйгээр скрипт хэвчих, эвлүүлгээ хийх, voice on гэх мэт манай багаас баггүй хүч хөдөлмөрийг зарцуулдаг үлээ. Тэгвэл сүүлийн үед AI ашиглан өөрийнхөө сошиал медиа аккаунтууд, пэйжүүд дээр хуучны шиг заавал олон цаг суулгүй асар урттай контент бүтээж постолдог аргууд газар авсаар л байна. Юун дүрэн хэрэглэгчид өөрсдийн захим хаягаа Make, N8N ба Zapier зэрэг платформуд дээр холбож пост оруулах хөдөлгөөг бүгдийг нэг товч дараад хийдгээр автоматжуулдаг байна. Үүний дараа хэрэглэгчид тухайн платформудаа ашиглан AI-ийн тусламжтайгаар интернет тренд болж сэдвүүдийг олж аван контентийг автоматар үүсгэж үүсгэсэн контентоо нүд өрөмхийн зур тайлбар мэдээллийн хамтаар олон сувгуудаар пост хийсэн байна. Бүр дээрээс нь автомат бот ашиглан нийтсэн постныхоо доор комент бичиж хандлтыг нүсгдэг ажээ. Тиймээс сүүлд нь оруулсан контентуудын хандлт дээр анализын аль төрлийн ямар контент хамгийн ихээр хандлт авч байгааг тодорхойлоод дахин үйлдвэрлэнэ. Ямар ч хүний оролцоо авахгүй. Бүгд автоматжуулсан ботууд, кодууд, алгоритмууд. Ийм байдлаар AI Permin өдөрт 500-аас 1000 контент хийдэг бөгөөд өмнө нь 3-аас 5 хүнтэй хийдэг үсэн контент багийг бүрэн орлож 50 хүний ажлыг хамгийн бага зардлаар хийдэг болж. Тэгвэл энэ байдлаар интернет орчин улам автомат болж ботуудын үйл ажиллагаагаар дүүснээр интернетийн бүтээгдсэн анхны зорилго бол хүн хоорондын харилцааг үүсгэх хүсэл мөрөөдөл нуран унж байх шиг байна. YouTube дээр байдаг Brian Rock гэх контентуудыг сүүлийн үед AI гочлон хийдэг болсон. Тэдгээрийг хамгийн ихээр үздэг хүүхд багчууд шууд өхмөл интернет орчинд байгаагаас ялгаагүй юм. Тиймээс энэ бүхнээс үзвэл үхсэн интернетийн онол нь ортаас хөдөл зүйл биш болж байна. Тэгвэл эцэст нь нөгөөд 2021 онд нэгэн хэрэглэгч хэлж байсан шиг интернет орчныг бүрэн ботууд хиймэл оюун ухаанууд хяндаг байжээ. Гэвч хиймэл оюун ухаан түүнтэй холбоотой бус техник технологиуд улам хөгжихийн хэрээр интернет орчин улам өхмөл болж байгаа нь үнэн юм. Хэдийгээр интернет хамгийн анхны зорилго нь хүмүүсийг улам хооронд нь нийлүүлж холбох байсан боловч одоо энэ зорилго нь нэгэнд мартагдаж хүмүүсийг амьгүй машинтай холбох болж. Та бас энэ талаар юу гэж бодож байна? Сэтгэл хэсэгт заавал бичээрэй. Бид нар бас уншия л та.